Бидний бахархал булангийн маань энэ удаагийн зочноор за Монгол улсын гавьяа дасгалжуулагч, за Монгол улсын спортын мастер Төмөр Атагш маань өргөдөө олцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бидний урилгыг бас хүлээж авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Тэгээд маш завгүй хэйтнээс бид хүмүүс нэвтрүүлэгтээ урьж оролцуулах гэж хичээлээ. Тэгээд өнөөдрийн ярилцлагыг бас таны хүүхэд ахуйнаас за тэгээ ажил амьдралын ер нь гараа хаанаас эхэлж байсан бэ? Энэ асуултаараас ярилцлага эхлүүлээ гэж үзэж байна. Тий. Тэгээ би бол яг Дундгой аймгийн Дрэгрэнгаас миний жинхэнэ төрсөн нутаг бол тэгтээ бол бид энэ дээр нь яг тэнд гэж яадаг би Улаанбаатар төссөн. Тэгээд Улаанбаатар төссөн. Тэгээд спортын гараагаа бол би хөлбөмбөгөөс эхэлсэн. Би өөрөө хөлбөмбөгөөр усан шигшээ тоглож байсан. Тэгээ миний нэг сайн найз байдаг. Гомбогод өгшөр байсан. Би төмөрцөн 20 дугаар сургуульд өгсөн. Тэгээд тэр манай найз маань бокс тоглодог. Тэгээд намайг төмөрөж бокс ч юм болоо гэдэг. Тэгээд би бокс одоо гараа одоо 69 оноос бокс спортоор хичээлж эхэлсэн. 69 оноос. Тийм 67 онд би эхэлсэн. Тэр гомб тэр манай найз тэр бид нар нэг сексний тухайланд явдаг байхгүй юу? Тэгээ бид нар зэрэгт би 67 оны зэрэгэлдээ зэрэгт явж 69 онд ирээд тэгээд одоо нөө найз маань би хөлбөмбөг тоглож байсан би тэгсэн чинь чи бокс руу ороо гэдэг. Бокс юм болоо игээд. Ингээд би 69 оноос эхэлж боксын одоо Орсын дурлалын тэмцээнд орж эхэлсэн. Тэгээд яг тэр үчин задлцаар агаад азуулаад тэгээд явсаар ялтын ялаад ялагдаж явсараад тэгсэн шигшээ өгд. Яасан ч очсон. Тэнгиж миний боксын амьдрал боксд холбогдсон амьдрал маань ингэж эхэлсэн гэдэг. Та ер нь анх хизээ манай аймагт дасгалжуулагчаар ирж ажиллаваа. Ер нь эхнэрээ дагаад л нэг 5 жилийн хугацаатай л ирсэн гэж дуулдчихсэн. Энэ тухай бас дэлгэрүүлж яриач. Тэгэхээр намайг би замчин нийгэмлэгийн боксын дасгалжуулагчаар байсан. Тэгсэн чинь Монголын биеийн тамир спортын улсын ороо гэж байсан тэр үед. Тэрний дарга нь тэгээд Монголын боксын холбоо хөдөө орон нутгад одоо боксын спортыг хөгжүүлэхэд багш нар хэрэгтэй байна. Тэгэхээр явах багш нараар дөрвөн багш тамилсан. Би бандагш манай ардын багш хавьяд бандагш Батулга гэдэг нэг залуу нэг нь үлээ ингээ дөрвөн. Тэгээд бид тэр үеад надыг анхааруулад Төмөрөтачи дархан Эрдэнэт Сэлэнг Дорнод дөрвөн айланд явах. Санал асууж байна. Тэгээд би ерөөс ихнээс учаасгүй. Ихнэртэйгээ ярьж иж болдоо яа. Тэгсэн чинь юм сүртэй нэг юу болохгүй. Тэгээд би гэртээ ихнэртэй хэлсэн. Намайг тэр чинь яг юу ярьж байгаа дорн явуулгүй яах юм. Миний төрсөн нутаг тий чи яг дорнтын үргэнд болно. Ингээд би дорнт руу цомилтаваад 83 оны 10 сард ирсэн би дорнтой. Анх ирээд ер нь яг одоо юу гэдэг анхны одоо секц хичээллэх тэр үйл явц тэгээд хамгийн анхны бэлтгэл одоо хідэн шавтайгаар одоо эхэлж Тэр үед одоо хэцүү хүнд үе, бэрхшээлтэй үе байв уу? Энд бас нэг сони юм байсан л да. Би энд ирээд дөнгөж 83 онд ирсэн би хүн таних юм чинь. Тэгээ ингээд боксын секц эхлүүлсэн чинь улсад хөвгтөө өгөхгүй. Боксын юу өгөхгүй. Яагаад би гайхаад гэхдээ танаас яагаад ингээд яахгүй гэсэн. Гэхдээ боксын болоход тэнийг болчихдгийг. Толгой тавьчихсан. Яаж хин тийгч нэгсэн. Манай энд нэг бокс юм байдаг юм аа. Тэр сайн бокс би зүгээр сүүлд нь би Монголын бокс холбооноос өөр албан бичих авчихсан байхгүй юу. Тэр мөнхөө гэдэг нэг хүн байсан. Энд дорнтой төмөр мөнхөө шилүү нэг тийм нэртэй бокс юм байсан юм да сайн бокс. Зүгээр би мэдэхгүй гэхдээ тийм сайн бокс юм байсан юм. Тэгээд энэ одоо мөнхөө бокс тоглоод юм болсон. Тэгээд яг энэ мөнхөө шиг болно гэдэг. Тэр бол тэнийг биш. Зүгээр яг жоохон сааталтай. Гэхдээ гоё сэргэлэн гоё тийм хүн л дээ. Манай тэмцээн дээр ирчээд ингээд орилж ялаа байж идэг.
Тэгээд би энэ тухай би Монголын боксын холбоонд бичээд ингээд байна. Ингээд одоо секц явуулах гэж ингээд ийм хүн байдаг юм байна. Та нар нэг тодорхойлт явуулаач. Тийм одоо тэр баримт нь хүртэл над байдгийг. Монголын боксын холбоос юу гэсэн гэхээр мөнхөө гэж сайн боксер байсан. Торонтын. Тэгээд тэр арслантай гүрэн дээр явж байгаад араас нь төв гарцсан гэсэн. Тэгээд ийм болсон юм аа. Тэгээд ийм сааталтай болсон юм. Тэгээд нэг үеэстэй бокс гэдэг спорт. Тэгэхээр нөгөөд нь бокс ойлгохгүй. Тэгээд би энийг яасан гэхээр аймгийн анх одоо ирээд би аймгийн авраг хийлээ. Одоо анх удаа аймгийн авраг хийж. Тэгсэн чинь гарч ирээд нүдэн ханаа зодтолж байна. Тэгэхээр би болохгүй стоп байлээ. Тэгэхгүй бокс чинь уралгаа тийм ингээд би хэлсэн чинь намайг юм ашигтай чи хаанаас хийм бэ яваач зодтолтуудаас татуулаа гэдэг. Надад зодтолтуудаас чи зодтолтуудаас чи хийн тэргээд ингээд би тэр өдөр одоо анхны аймаг аврахстай. Тэгэхээр би ороод би рингийн дээр гараад за уучлаарай би ингээд Улаанбаатараас ирсэн тий танай боксинг багшаа Торонтой би томилтор ирсэн. Тэгэхээр энийг ингэхгүй ийм байдалтай ингэм болохгүй. Би энэ тэмцээний хаалаа. Өнөөдөр боксыг хариуцж байгаа үедээ та нар юм маш идэв тийм үү юм уу юм маш идэв намайг шин эрэнгэн дээр. Тэгээд би тэр юу зогсоож ирсэн аймгийн аврагын анхаа. Тэгсэн маргааш дарга намайг төмрөө болохгүй дуусах ямар ч юм явуул. Тухайн үед дарга нь хэн байсан? Батхойг мундаг хүн. Би Батхойг даргаыг ястай бичдэг. Мундаг хүн. Тэр хүн намайг яасан гэхээр тэгээд би дараа нь тэмцээний зохион байгуулсан байхгүй явуулсан. Тэгэхээр энэ 2 өдөр болоод тэгээд би сайхан гоё болсон л да. Аргагүй дууссан зодтолтыг харж байгаа зодтолтуулах гэж байгаа юм чинь ганцхан яг 4-ийн хувьд нь би болохгүй гэдэг юм ярьсан. Тэгсэн чинь яагаад би наашаа ирсэн гэхээр нэг ордон дээр явж байсан чинь нэг настай их талтай барьяа нэг юм хүн явж одоо нэг тэр үед нэг 50 гарсан ч юм уу та тий. Хөөс төмөрөтэй гэж хийвэл үү гэдэг. Замчны багшаа тийм би байна гэсэн. Танай ихэнх чи манай дорнтих гэдэг үг гэсэн. Тийм Баяндонгийн би харин ирээд явж байгаа ингээд. Таныхын гэдгээс намайг Батбаяг гэдэг би дорнтын биений бүрэн дарга байна. Тэгээд таныг манай руу явуулна гэсэн юм аа. Тэгээд би уулзах гэсэн юм гээд явж байна. Тэгээд би тэр Батбаяг даргатай би тэгээд танилцсан. Айхтай мундаг хүн бэ. Айгуу хүмэлтэй их гоё хүн байсан. Тэгээд би анх ирж илээ. За та бас өөрийнхөө амжилтын тухай яриач. Анх бас хөл бөмбөөр хичээлж ирсэн, хөл бөмбөгийн мастер бас болж ирсэн тий. Тэгээд өөрийнхөө бас ямар тэмцээн уралдаанд боксороо бас орж ямар амжилтуудыг гаргаж байв. Жишээ нь таны одоо яг тулдчихсэн энэ ганцхан зураг байдаг гэж ая тий нараас авахс. Ганцхан л юм зураг. Тэр үед чинь нөгөө ганцхан зураг байдаг байхгүй юу? Ягаад гэвэл тэр үед чинь аппаратын хүн чавар тэгээд хүн гойнд ажил намайг нэг аваад гараа гэдэг. Тэгээд энийг харин яаж олдохгүй байсан тэгээд куптэй тоглож байгаа зураг. Нэг ганцхан юм би цаашаа хараад байна. Энэ куп Олдгойсон зургийн нас хүүхдүүд нь шавнаар нь ингээд урилга болгоод тавилсан. Тэгээд ийм нэг юм зураг гэдэг. Тэгэхээр ерөөсөө миний үеийн үед би тэр үед нь яг зүгээр яг дөрөн би ер нь тэгээд тодорхой цог барих, хүмсэг доторх барих тийм дөрөн би. Тэгээд доогуур цог барих энэ тэргээд тэгтээ бол ерөөсөө тэгээд зодтолчдаг байхгүй юу. Зүгээр сайхан зодтолчно. Тэгтээ олзод гэдэг багш байсан. Ашигшээ анхаатай бокс чинь 67 онд хаагдсан. Монголд боксинг спорт 67 онд хаагдсан. Тийм үү яагаад хаагдсан гэхээр боксерууд нь хүн зодоод. Яг одоо ингээд хэдэн залуучууд зэгсэн тэгээд ороо гараад нэгийг би сонссон шүү би зүгээр. Нэгийг чи тэрийг үдгээд тэгдэг гэж. Тэнэ татвинтэй тааш. Жижигээ явуулдаг. Тэгээ нөгөө үддэг. Сурсан юм аа. Тийм үддэг. Тэгэхээр нэгийнх удаарыг шалгадаг байсан гэж ярьдаг байсан надад. Тэгэхээр өнөөдөр чи удаараа шалгана шүү гэдэг. Чи тэрийг очиж өдгөө нэг жижигээ яваад өдүүлээд тэгээ нөгөө очиж цагтаа. Өнөөдөр чи сайн байна. Тэгдэг байсан юм даа. Тэгээд боксинг спортыг хаасан ингээд боксерууд юм болоо гэд 67 онд хаасан ч гэсэн олдод багш маань хойно төгс ирээд
бас хүүхдүүдтэй ажиллаж байсан байхгүй хэдий хаагдсан ч гэсэн огсод хаасан ч гэсэн бодлогоос тусдаа хүүхдүүдтэй ажиллаж байсан юм байна. Тэгээд 71 онд манай алтан уян гавьяат Тайландд болсон Азийн авраг болоод. Тэгээд буцаад боксын спортыг нээсэн. Тэг. Ингээ буцаад боксын спорт нээгдээд ингээ үүнээс хойш олцоод огш маань шгшээ баг гэж бариад. Тэгээд яг тэр бүрэлдэхүүнд би азуулж би таараад 71 онд тэгээд би шгшээ өгөр орж ирсэн. Тэгээд шгшээ өгд орох нь яг тэ. Тэнүүтэй энэ цуцсаар хагаад л тэгээд ялахын ялаад ялах нь ялагдсан. Урд нь би өөрөө болоход хөлөмбөр би тоглож байсан. Би усан шгшээ өгд тоглож байсан бүр хөлөмбөр. Улаан өдөр тоглож үзчихээ. Хятад руу үзчихээ хөлөмбөртэй. Уул нь хөлөмбөрч юм байсан шүү дээ. Тэгээд сүүлд нь бокс руу ороод ингээд боксер яасан. Тэгээд дорнод дээрээ тэр нь миний амьдрал сайжирсан маш сайн. Би зөв газар ирсэн. Эхнэрийн зөв нутагт ирсэн тий. Тэгэхээр яалтч бас түрүү ярьж байлаа. Ер нь бол манай дорн тамхитаас боксын спорт ер нь бол бас хаагдах гал ингээл байж ах. Тэр үед бас яг Төмрөттэй гш ирээд яг боксын спортыг эхлүүлжсэн. За тэгээд анх энэ спортоор өөрөө хичээллүүлж эхэлж байсан үеэс эхлээд өнөөдрийг хүртэл одоо хамгийн том бас дээд амжилт нь одоо тасгалжуулагч болоод одоо өөрийнхөө мундаг шавнарыг төрүүлээд явж байгаа энэ үе нь бол хамгийн энэ спортоор одоо хичээсний хамгийн дээд амжилт гэж миний хувьд ингэж хараад байгаа юм л да. Тэгээ шандар нь хүртэл одоо ингээд ганц Монгол улстай төдийгүй дэлхийн тавцанд гараад за бүр дэлхийн олимпийн одоо ингээд хүрэл медальтан төрүүлсэн ийм том амжилтаа тэгээ багштаас баяр хүргэмээрээ нэвтрүүлгээрээ дамжуулаад тэгээ маш баярлаа гэдгээ бас дамжуулах нь зүйтэй бах те. Хөдөө орон нутгийн багаас за манай Дорнодын аймгийн одоо баг тамирчид маань улсын авраг шалралт тэмцээнээс бас анхны медалаа цомоо авч ирсэн тий авраг олж ирсэн. Тэр үеийг та дурсаач бас. Жишээ 88 онд би ч 83 онд ирсэн шүү дээ. 83 оноос би олон жил ажилласан байгаа юм шүү дээ. Тийм 87 онд би мөнгөн медаль авсан анх багаараа. 87 онд. Тэгээ 88 онд би төрүүлсэн багаараа. Тэгэнгүүтээ би 89 оны улсын аврагыг би Дорнод тавсан. Энд болсон шүү дээ. 5 дахь жилдээ төрүүлээд. Тийм. 6 дахь жилдээ авчирч ирсэн. Тэгээд Дорнод би аваад дахиад төрүүлсэн. 88 онд төрүүлээд 89 онд нутагтаа Дорнодоо ирж аваад дахиад төрүүлсэн. Тэгээд тэрнээс хойш манай хүүхдүүд бол миний одоо Саранхуу, Ган Эрдэнэ, тэгээд Сүхбаатар, Шинбаяр энэ төргээд гоё шавнаар одоо дандаа олон улсын хэмжээний мастеруд болсон. Миний одоо нэг шав усан шгшээ өгд миний хоёр шав багш идэгчтэй. Шгшээ өгөн тусгаж болох гэдэг чинь ингээтэй өнгөд байгаа тэр нь болохоор эмгтээчүүдийн шгшээ өг хариуцдаг. Эрдэнэ баяр нь болохоор эмгтээчүүдийн шгшээ өг хариуцдаг. Тэгээ яг нэг үед бол манай Дорнодын хүүхдүүд шгшээ өгийг ер нь бүрдүүлжсэн гэхэд баг хэлцдэггүй. Тийм манай их олон хүүхдүүдээс тэгээд хамгийн гол нь шүү дээ. Энэний амжилтын их үндэс гэдэг нэг юм байдаг. Юунаас болж энэ амжилтаа яваа гэдэг шүү дээ. Ганцхан миний ингэж зүтгэл биш. Яг би бол хийх ёстой юм аа тийм. Би зүтгэх ёстой юм зүтгэн. Тийм ээ. Наах ёстой юм заа. Энэ бол хамгийн гол нь шүү дээ. Тамирчин хүн гэдэг бол хэдий ч нэ олон уралдаан тэмцээнд орох тусмаа төдий ч нэ баяжж өгч өгдөг. Тийм. Бэлтгэл дасгалж бэлтгэл гэдэг бол хүний зүгээр юмыг хангаж өгч байгаа юм. Алдаа магадгүй зарч өгөөд ингэнэ гэдэг. Тэгэхэд хүн өөрөө яг зодолдоод жинхэнэ тулдаанд ороод ирэнгүүтээ өөрөө актив дандаа актив. Өөрөөс нь илүү хүнтэй тоглоно, дутуу хүнтэй тоглоно, тийм ээ янз янз. Тэгэхээр энийг тэмцээн уралдаанд орно гэдэг бол тэр үе социализмын үед бол юу сайхан байхгүй байсан. Яг л мөнгө төрөөс уух байхгүй. Эндээс зүгээр онгоцоор яваад онгоцоор үйл ярина. Хоол үндэнд очив байр хоол найх юм байхгүй. Хамгийн үнэтэй ресторан байж байгаа л үнэтэй хоол идчихэд баримт тавцаад өгч байна. Одоо социализмын үед улсаас бүр тийм бүхэн улсаас бүхэн бид нарт нэг төрөж ирэхгүй. Арчил гарлаа тийм үү. Энд бол одоо жинхэнэ одоо мөнгө олохоор хайж эхэлж байна. Одоо яаж мөнгө олох вэ? Ханаас яваа. Хэнд хэрэг бид нар мөнгө төрөх эдийн засаг байхгүй бид нар уралдаан тэмцэж явж чадахгүй шүү. Тэгсэн чинь хамгийн гол шат маань юу гэдэг вөхөр эдийч нэг уралдаан тэмцээд орох хэрэгтэй. Тэгжээж амжилтанд төрнө. Тэгэхээр энэ бол хамгийн гол манай дорнчууд би дорнчуудаа баярлдаг.
намайг хичнээн олон удаа ивент гэсэн тийм зөндөө би одоо доромтгүй ладуунчууд өнтер гэдэг зөндөө байна. Одоо чанд дунд тал өнтер гэдэг. Ингээд эдний тэгээд доромтын зөндөө олон хүн нөгөө хувьяасаа урт намайг ивент гэж хэлсэн. Тийм учраас миний хүүхдүүд бол тэмцээн уртанд ордог. Та ялангуяа манай сүүлдээ манай за доромтын ирэн шүү гэж болгоомжлдог болсон. Хотын за доромтынхантай дооцоо юм гэдэг тийм. Тэр нь ямар юунаас болдгоо гэхээр энэ манай энэ шавнаар одоо миний хүү энэ чинь нэг үеийнх шүү дээ санаа хүү энэ чинь эдгээр чинь ийм жоохон 4-р ангиас эхэлж над дээр яваад 5-6-р анги гэхэд энэ хойшоо боорд читэн хамгийн ашигтай нь бид нар нэг хэд орхон учраас ийшээ гараад нөхөрсөн уулзалтаа ингэдэг дурлаа нэмсэ. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь ухаантай хотод очиод ингээд олимпийн гараанд хүүхдийн насны тэмцээн орно шүү дээ. Тэгэхээр би юу гэдэг вэ гэхээр за миний хөө юм байна. Чиний насн дээр хинч хил гарц судалж байгаагүй. Тэгэхээр чи хил гараад орсуудаа судалцгаа. Тийм үү? Чи бол хамаагүй илүү отехник бодоод. Инхээр хүүхд чи урам ороод тийм аюул судалдаг байхгүй. Задуулсан ч гэсэн зүгээр задуулахгүй. Задуулж байгаа задуулдаг байхгүй. Тэгээ энэ хамгийн гол нь үгээр бид нарын нэгдүгээр доромчуудын над өгсөн зэрэг сайхан тусламж. Тэгээ хоёрдугаар хил ор бид нар хил рүү орон гарч орж ирсэн. Тэгээ энээс болоод манай хүүхдүүд бол үндэ сайн. Тэгэхээр бидний гол анхаарал юу гэдэг үгээр боксинг бид нар хамгийн гол нь өнөөдөр зодоон цахаас өмнө хүмүүжил бокс хүн ямар явах байсан. Чи бол ингэж удамчинд ингэж явж болохгүй, хүн зохиж болохгүй чи. Би хүүхдүүдийн үг хамгийн сайн арга зааж гээ. Хурдан цухтай. Чам гүйцэхгүй чи гүйдэг учраас. Тийм. Би нэг сонсч ирсэн. Бүр амин дээрээ дуруур тийм ээ. Зохин. Тэний зүгнaan байж болохгүй. Тийм. Ер нь боксинг одоо секцэнд явж байгаа хүүхдүүдийг хүмүүс хараа те бусад үеийг нь хүүхдүүд хараад айдаг те нэг зодтолдог байх гэж танхаа байх гэж боддог гэсэн хэдий ч эсрэгээр маш хүмүүжлийг авдаг гэж бас сонсч ирсэн те. Болохгүй чи тийм байж болохгүй. Бүр бид нар хэлнэ. Чи тийм байж ерөөсөө болохгүй. Чи хүнд гар хүрч болохгүй. Тэгэхээр аливаа амжилтын ард цаг наркоо хөдөлмөр хөсөвч байгаа. Тэгээд энийгээ дагаад хүнд ингээд байнгын одоо ингээд цаг наркод ингэж ажиллаж байдаг цаг хугацаа хэрэгтэй байдаг те. Тэгэхээр энэ их цаг хугацааны ард талд бас гэр бүл гэдэг нэг зүйл одоо орхигддаг, гээгддэг те. Тэр чинь хамгийн агуу юм. Та зөвхөн гэр бүлийн талаар яриач. Тийм л дээ. Тэр бол уусаад ингэдэг юм манайхан их сан буруу юм яриад дээ. Эхнэрээ магтсан эргүүд энийг гэдэг үгүй. Үгүй. Эхнэрээ магтна гэдэг чинь учиртай шүү дээ энэ чинь. Аха. Эцээс миний 4 хүүхдээ ээж нэгдүгээр миний 4 хүүхдийн ээж. Тэгээд миний хань тийм үү. Намайг иш хатаад энэ төлдөг те. Төмрөө ингэж болохгүй. Төмрөө энтэй ингэн миний гол зөвлөх. Тэгээд одоо миний ард байгаа би лав хүүхдүүдээ яа том болсон гэж баг мэддгүй. Яагаад гэвэл би өөрөө тамирчин байсан. Дасгалжуул тэр үйл чинь бүх юм цуглар бэлтгэл цуглар гэдэг дандаа байхгүй гэртээ. Нэг эрхтлийн юм болсон гэж. Нэг эрхтлийн юм болсон байж байгаа. Тийм. Тэгэд миний ихнэр тэнд ямар их хүч хөдөлмөр гаргасан те. Тэдний хүмүүжүүл, тэдний хоол бүх юм байгаа шүү дээ. Тийм учраас би одоо ихнэрээ магтах дуртай. Тэгээ юу би юу буруу юм би ихнэр. Сүүлд отгон далай тамирчин гэдэг нөгөө олимпиад явах таныг 8 сар гэртээ хараагүй гэсэн нэг тийм нэртэй нэг тал гарсан байхыг харж байсан. Дээдлэн та хэр удаан хугацаагаар ер нь гэртээ очиж байгаагүй тийм үү? За ер нь жил очихгүй дээ. Гэртээ даалгавар та тамирчин байх үед өштэй би чинь тэр үе чинь улсын бүх юмар явдаг учраас. Чинь тамирчин байх чинь суглалт яваад бэлтгэл. Нэг амралтанд яваад байх. Тийм. Баг шгшээ явна шүү дээ. Тэгээ нэг амралтанд очиад бараг 2 сар 40 тоног бэлтгэл юм. Тэгээ тэндээс харихгүй шууд нэг тэмцээнд яваад байна. Нэг тэмцээнд ирчээд ирэнгүү дахиад цуглалт. Тэгээд дахиад нэг тэмцээнд явна. Тэгээд бараг 6 сар болж ил гэртээний болж ирнэ. Тийм. Тэгээд тэр чинь тийм бол тийм. Тэр чинь ард тэр чинь бүх юм чинь миний ихнэр л зохицуулж байгаа тийм. Яг нь би миний цалин мөнгөийг авдаг нь авна тийм. Тэгээд зохицуулна. Би амьдралдаа цалингаа өөрөө авч үзээгүй. Одоо би миний охин авдаг. Тэр үед миний ихнэр авдаг байсан. Та ер нь хэдэн хүүхэдтэй юм бэ? 4 хүүхэдтэй. Хүүхдүүд нь хаана юу вэ? Одоо нэг хүн ямар ч дасгалжуулагч. Одоо дасгалжуулагч. Миний хөө тийм эрдэнэ миний одоо миний ажлыг авсан. Тэгээ миний 3 охин бэ.
이 도모хан энэ хоёроо байж идэг миний том дунд охин ажиллаа гурван ажилладаг. Тийм ийм. Зөв. За тэгэхээр одоо бас энэ сарын 22-наас 26-ны өдрүүдэд бас таны нэрэмжтэй олон улсын тэмцээн болох тав гарсан байгаа тий. Тэгэхээр энэхүү тэмцээний бас талаар таас яриач олон улсын чанартай гэдэг утгаараа хаанаас ямар хүмүүс ирэх чинь ер нь бол ямар чанарын тэмцээн зохион байгуулагдах вэ? Энэ тэмцээн чи анх нөгөө сансрын нисгэгч гэсэн нэртэй байж байгаа сүүл таны нэрэмжт болсон байгаа тий. Тийм ийм аа. Анхна би ирээд 86 онд сансрын нэрийн тэмцээн гэж болж ирсэн. Тэгэхээр манай би одоо энэ тэмцээнийг ер нь үндсэнд нь ингээд энэ тэмцээнийг бий болгосон юм бол зоригтойдоор дарах. Зоригтойдоор манай биеийн дөрөнд дарах байсан шүү дээ. Тэгээ энэ бол мундаг хүн. Би энэ залууг бол ингээд хүндэлж явдаг өргөж их мундаг тийм зохион байгуулах чадвар сайтай. Тэр ажилтны сэтгэл санаа зовж байгаа мундаг залуу шүү дээ. Би бол үнэхээр хүндэлж яддаг мундаг. Энэ дараагаас энэ залуу төмөр багш одоо таны энэ сансрын нислийн тэмцээг таны нэрмж болгоё. Тэ? Та гавьяат болчихлоо. Тэр би болоогүй байсан. Сансрыг хийж чад би гавьяат болоогүй байсан. Тэгээ та гавьяат болчихлоо багш. Тэгэхээр одоо таны нэрмж болгоё. Энийг би бүгдийг би зохион байгуулна. Та санаа зовлтгүй. Дараагаар нь танай боксын холбоо хүртэл байгуулж гисэн юм шүү дээ. Би танай боксын холбоо байгууллаа. Дараагаар нь чойжсон даргаыг тавилаа шүү. Энэ их зохион байгуулах чадвартай хүн байгаа гэдэг. Гайлгатын даргаас чойжсон гэж. Тэр манай анхны тэр хүн. Мундаг хүн байгаа. Тэгээд ингэсэн тэгээд тийм учраас би бол одоо энэ сайхан энэ дээр би зоригт батараа дөрвөл баярлж өгдөг. Мундаг чадвартай тийм сайхан залуу тийм ээ. Залуу хөвгч шүү дээ. Тийм. Зохион байгуулах чадвар сайтай, менежмент сайтай тийм залуу байхгүй юу. Тэгээд энэ тэмцээний одоо яг энэ юм хэмээг анхад үүсгэн зохион байгуулсан зоригт батар. Тийм ээ бас энэ хэлэхгүй болохгүй юм байна. Тэгээд энэ тэмцээн бол ингээд одоо явагдаж байна. Хойноос Орос манайхан чинь жилд борд руу нэг явдаг, агр руу нэг явдаг, манай Америкчууд урагшаа хайлаар нэг явдаг. Одоо манай хүүгийн хийсэн ажил шүү дээ. Энэ жаманэр одоо тийм холбоосод хийсэн. Анх яг би зөвхөн бордтой холбоо хийсэн. Тэгээд сүүлд манай хүү баяжуулаад ингээд хийсэн. Тэгээд одоо бол өнөөдөр одоо хайлаар юм. Том багууд нь ирэх гэсэн чинь цаана хятад тэмцээнд давхцаад ирж чадахгүй нэгээд залуу хүүхд залуучдын баг нэрх юм байна. Оросоос бол хоёр баг том насны төрөлхтөн бүгдээр ирэх юм байна. Ингээд гурван улс орж байгаа болохоор олон улс болчихдөг. Тэгээ Монгол хятад оросраад ингээд олон улс болчихдөг. Би түрүүчийн тэмцээн дээр Японы багштай би хотод тэмцээнд таарлаа өрсөн. Тэгсэн чинь бид нар очиж чадахгүй байна гэж хэлсэн. Тийм уул бас Японыг ирүүлээ гэж бодож байсан байхгүй. Тийм. Тэгээд энэ дээр энэ тэмцээн бол одоо их гоё болох нэ гэдэг би яагаад мэдээд өнөхөр шилдэг 8 гэдэг тэмцээн болох гэдэг. Шилдэг 8. Монголын боксын шилдэг 8 дамжсан гэдэг. Жимбүрд шилдэг 8 тийм. Тэгэхээр энэ тэмцээнээс өмнө манай Улаанбаатарын багш нар юу гэж хэлсэн гэхээр ястай гоё төмрөө багшийн тэмцээн дээр сорилтонд оруулж тэндээс одоо гарна ягаад гэвэл хятад дэр нь орос ирнэ тийм ээ тэгээд хоорондоо үзэн би чи ярьж байгаа юм гэлээ тиймсэн тэгээд яг ингээд зөндөө сайхан шавнырын буйнд ингээд явж байна гэхдээ өнөөдөр би бол өдөө олон одоо би 30 гаруй жил ажиллаад би хөдөө ажиллаа өгсөн шүү дээ тэгэхэд би насан туршид Монголын бүх ард түмний спектакль гэдэг чинь Монголын олимп гэсэн үг. Монголын олимп 4 жилд нэг удаа болдог. Тэгэхэд би энэ олон жил ажиллахдаа би насан туршид болоод спектаклаас зүгээр медаль авчихсан болохоос биш би эхний 3 удаа 2 өдөр орж үзээгүй. Дийлэхгүй. Ягаад гэвэл миний хүүхдүүд чинь 10 төгсөө яваад өгдөг. Тэгээд би ахаар жижиг хүүхдүүд аав. Тэр томчууд гэж аахгүй. Тэгэхээр одоо энд бол тэгэхээр миний хүү бол надаас илүү амжилт байх болчиход байгаа одоо. Яг тэгэхээр манайрын баг нь шүү дээ. Монголын бүх ард түмний спектаклийн авраг. Монголын насан туршид улсын хос авраг. Тэгэхээр надаас илүү гараа явсан байна. Тэ. Яг би юу нэгэр би яг нэг олимп би чавнер маань медаль авсан Азийн авраг энэ тэргээрээ юу болохоос яг ингээд үндсэн одоо суур ер нь ямар ч гэсэн
уралдаан тэмцээнд ингээд биднээс анхан шатны уралдаан тэмцээн гэж байдгийг. Одоо бол тэгээ болчиход байна. Одоо ч юм тийм замбараг болчиход байж таахгүй. Уулнууд ингэдэг байсан байхгүй. Улсын аварга болоход заавал анхан шатны уралдаан тэмцээний материалыг аавна. Ухаанд аймгийн аварга явуулсан, яаж явуулсан, юу явуулсан тэгэж аваад үзэж ингэж хийдэг байсан. Одоо бол тэр хэрэггүй болчихсон байна л да. Тийм тэгэхээр чин тэр үед бол яг хамаагүй ингээд зодтолтой явцсан. Одоо бол тийм биш. Тийм учраас би бол хүүдээ баярлж авдаг. Сайн байна. Аавын хийгээгүй юм чи хийж जैन тэ. Тэгэхээр энэ хүүгийнх нь бас анхны тэмцээндээ орж ирсэн. Ял байгуулж ирсэн зураг байна. Таны залуу үеийн бас зураг байна. Тийм. Миний хүү битээр. Ордын тэнд. Хүүгийн тухай бас яриач ямар амжилтууд гаргаж бас анх дасгалжуулагч болоод аавынхаа бас одоо энэ мэрэгчлийг өвлөж авах танд ямар сэтгэл төрж ирсэн? Миний хүү 5 дугаар ангиас эхэлж явсан. Тэн дээр. Миний секцэнд. Тийм. Тэгээд олимпийн гараа гэж хүүхдийн тэмцээнд тэгээд зодтолсон доо сайн зодтолсон. Тэгээд Венгерт Болгарт тэнд бас том олон улсын тэмцээнд тэнд бас төрөө мөнгө авчаалаа хүрэлж авчаа төрүүлжсэн. Улаанбаатар улсын аваргын энэ бас мундагсан орж ирсэн. Тэгээд спортын мастер болсон. Тэгээд би дэтгэвтэй гараад хүмүүс тамирын дэд яг боксинг багш тасгалжуулагч ангид өгсөн. Тэгээд миний ажлыг авсан. Одоо сайн байгаад миний хүүгийн 3 охин эмэгтэй шавн улсын шгшээгүүд байгаа одоо. Эрдэнэ туяа, алтан цэцэг, шин цэцэг. Тэгээд 3 шавн байж байгаа. Одоо тэд нар бол манжил гаргана шүү. Одоо энэ их гоё банд нар байна. Одоо энэ тэмцээн дээр би хараа. Одоо энэ тэмцээн дээр хараа. Одоо дөнгөж 20 хүрч байгаа. Дөнгөж 19 тань тэр гоё хүүхдүүд байна. Тэгээд би бол хүүдээ нэг цагаас үүдлээд байхгүй. Би өөрөө дааг гэсэн тийм өөрөө тийм ээ. Өөрөө яа тийм зүгээр яг зүгээр миний жоохон иймэрхүү юм аваад яасан тийм. Тэгвэл яасан гэсэн зүгээр зөвлөм зүгэн үхээс үштэй би нэг ороод тэгдэг ингээд хэрэггүй өөрөө би дагаад юм хийн. Тэгээд найз нар нь одоо энэ үеийнх нь одоо манай саран хүүгээ миний шавнарын зөндөө шүү дээ. Тэгээд эднес чинь бас ирээ тусуулаад тийм болоод тэг ингээд байх юм даа. Өнөөдөр би одоо уржигдэр бэлтгэлийг орж үзсэн байхгүй юу. Тэгсэн чи тэднэр ирсэн одоо туслаад юм лаб гэдэг юм барьдагч бид нар нэг юм бариад захиулдаг. Бид нар бүгд хөлсөл гарсан бариад байж энэ. Яа гэсэн баяраа тусалж яана гэсэн. Тийм гоё байхгүй тийм коллектив үгүй. Тэгэхээр одоо аав нь мундаг дасгалжуулагч, хүү нас мундаг дасгалжуулагч. Тэгээ энэ хоёрын донд те бас та хоёрын нэг удам дамжсан нууц мууц байгаад байна нөгөө юу? Одоо миний хүү шинэ штэ. Одоо дэвч гарсан энэ орчлаа. Ерөөсөө их нэр авахгүй. Ерөөсөө авахгүй. Би миний хөө чи одоо нэг тэ суугачтай те. Аав нь тогшроо нэг. Өөрөө амсаа дитгэхгүй чи бас нэг амсаа. Тэгсэн чи одоо сая их нэр авсан. Би ачтай болсон. Би ачтай болсон. Одоо миний ашиглаад одоо ой гарантай. Ондаг вандаа байна. Ирээдүйд бас нэг зодооч байгаа. Нэг зодооч байгаа гэдэг. За тэгэхээр бас Энд бас маш гоё түүхэн зургууд явтарсан байгаа. Энэ нөгөө анхны дорнтой болсон шгшээ баг. Дорнтын яриадсан ширнэр тамирч дандаа. Тий. Дорнтын богч шүү дээ. Миний саран хүү энэ тийм шинэ саран ингээд юм бүгд байгаа. Эрдэнэ ноёрын тэр бүгд байгаа. Тийм. Идэр хүн Атгандлаа энэ тэр тийм. Энэ Ариа 2016 оны. Тийм. Үеийн зураг баг шүү. Тийм, олимп тэр энэ хин битэр байна. Олимп тэр. Түмрэгш хоол идэг. Би нэг хоол хийдэг байсан. Тийм. Олимп явж байгаа тийм. Манай баг Монголын баг. Тэр ялцчгүй өнгөрсөн яг ойрын 2016-17 он бол яг спортын манай Монголын дорнотын хэлтгүй Монголын маань яг спортын боксинг спортын төрөл бол маш амжилттай. Амжилтыг үзүүлсэн. Маш одоо түүхэн цаг хугацаа өнгөрсөн байгаа. Тэгээд энэ бас түүхэн цаг хугацааны амжилтыг бичихэд одоо хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан бол ялцчгүй манай Төмөр Бата
багш тасгалжуулагч байгаамаа. Тэгээд үүгээр тань бид бүхэн бас хүндэлж бахархаж явдгийг илэрхийлж бас өнөөдрийн бидний бахархал нэртэй буландаа бас таныг урьж оролцуулсан байгаа. Тэгээд энэ олон цаг хугацааны турш бокс хэмээх гайхалтай одоо энэ спортод үнэтэй хувь нэмэр оруулж маш олон одоо төв дэлхийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилтуудыг бас үзүүлсэнд бид бүхэн маш их баярлалаа гэдэг үзэгчдийнхээ өмнөөс бас дахин дамжуулж хэлье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн намайг ингэж одоо уулзуулж ярилцуулж яасан те. Энэ миний багийн зураг. Энэ одоо хідэн настай юм бэ? Ойрхон. Гадаж юу те? Хурижаа үеийн зураг. Одоо л бараг нөгөө миний ачтай яг ачийнхаа насн дээр түнхтэй шиг хөвгтэйж. Нэрэ таны эхнэрийг таны шавнар одоо танаас илүү эхнэртээ сайн гэж сонсч ирсэн. Намайг тоохгүй шүү дээ. Ийшээдээ яваад ярихаараа манай эхнэртэй ярьдیں۔ Та эхнэртэйгээ танилцчихсан түүхээ яриад өгөөч. Би зэрэг байлаа. За. Тэгээ манай штаван дарга хорондоо байдгийг. Тэр манай штаван дарга охин. За эхнэр. Манай энэ тэгэхэд намайг зэрэг байхад 9-р ангид сурч ирсэн. Хар хооронд би зэрэг албаасан. Тэгээ би 1910 төгсөөд 4 жил та зэрэг албаасан шүү дээ. Би 3 жил. Тэгээ халагдахтаа би штавын даргын охиныг аваад тэр зэрэгтэй жижигтэй уул штабын даргаас л айжмаар хийдэгтэй эсэргээр брокны наваас. За тэгээд мэдээж та шавнараа бас дурсах хайргүй тий. За үзэгчд маань бол отхон далайг бас сайн мөн Азийн наадмын авраг, Азийн бас авраг гэсэн аюул олон цал одоо шагналуудыг төв дэлхийд нэрээ дурсгасан юм том амжилтуудыг гаргасан байгаа. Энээс гадна бас та шавнарынхаа ямар амжилт гаргасан тэр тухайд усвал. Тэгэхээр миний шавнарт одоо хамгийн эдгээр отхон талаа та нар бүгдөө мэдсэн. Одоо тэр отхон талаа чинь дэлхийн дэлхийн болчиход байна. Олимп дэлхийн аваргын хос медальтай Монголын одоо Азийн наадмын ганцхан аварга байдаг. Тэр отхон талаа Азийн авраг гэсэн нь Азийн наадмын авраг гэсэн тийм. Азийн наадмын гэсэн Азийн олимпик гэсэн үг тийм. Энэ отхон талаасан. Тэгээд олон улсын том тэмцээнүүд төрүүлж ирсэн. Тийм отхон талаа. Тэрнээс гадна одоо манай одоо шигшээд байж байгаас отгонтой идэрхүү гэдэг байна миний шиг. Одоо болж байгаа одоо ер нь одоо шинэ үеэр гэдэг бас залуу байгаа. Тийм. Одоо бас болж байгаа. Одоо бүгд 28 хүрч байгаа. Бүгд одоо эсэн тэгтээ үзэх нь одоо үзэж байгаа. Улсын аврагтад үзэж чинь тэд нар чинь. Тэгээ том тэмцээнүүд хадаа багш одоо чинь 28 хүрчлээдээ гэдэг. Тэгээ миний олон сайхан шавнар байгаа. Яанда дорнотын хүүхдүүд бол ихэнх нь тэр 80 хэдэн оны миний секцэнд яваагүй хүүхд бараг байдгүй. Зөндөө сайн байна уу гэж хийж юм билээ. Туштай яваагүй ч гэсэн ороод тэгээ ороод нэг тэгээ би чинь яа би таны секцэнд 3 сар яваад болчих. Тэгээ зөндөө энэ чинь дандаа дүүрэн. Тэгээ миний застав болоод мундаг застав байсан. Одоо миний тэр улсын авраг болдог застав болоод тэгээ одоо энэ зураг алга байна. Яг одоо 2 жил дараа л улсын авраг болж ирсэн. Тэгээд эднэрс чинь бас энэ шинэ баяр хийн гэж Азийн авраг энэ шүү дээ. Азийн тэмцээний авраг хүрд мөнгө медальтай бүгдээрээ тийм. Одоо миний одоо энэ дэдийг саранхуу гэдэг нь мэдхүүл байна. Саранхуу гэдэг. Тэр чинь шүү дээ. Ямар санд над ингэжсэн аахгүй. Шигшээд миний эдгээр чинь бүгд усан шигшээд ойрсон шүү дээ. Бүгд усан шигшээгийн тамирчин байсан. Тэгэхээр усан шигшээд очно гэдэг чинь бас тийм зүгээр нэг аав хүү очиод байдаг байхгүй юу? Тийм бүхэн тийм бүгдийг дийл ялж байж тийм үү? Тэгжээ шигшээд очно. Тэрнээс зүгээр нэг аав хүү очиод усан шигшээд тамирчин ингээ байгаад байхгүй шүү дээ. Тийм тэгэхээр чинь энэхээр бүгдөө намайг тэгээ Батбаяр гэдэг манай нэг мундаг багш байсан. Багт зүйл нь хятадтай хийжсэн тийм. Тэр багш усан шигшээгийн багш байсан. Тэгээ саранхуу манай хүү энэ Урмын энэ яваад тэмцээнд явахгүй. Тэгээд Батбаяр намайг тэмдэглэв гэж. Гэн танаас саранхуу яагаар энэ орсуудыг юусаа харахгүй зодох юм аа. Яагаар энэ орсуудын ийм өстэй юм уу энэ юм.
орсуудыг ерөөсөө гарцаагүй дутчих юм. Гэж юм. Сайн дээ. Тэгэхгүй ханаас юм жоохон дөрөвдүгээр ингээс ихтэй орсуудад дутсан хүн чарахгүй шүү дээ. Би тэгж хэлдэг. Тийм. Яг тохонд юунд н орцсон байхгүй юу? Тэгээ өнөөдөр би тэмцээнд орохдоо би уралд толгойд орохдоо тэднийг байгаад би хэлж байгаа. Тэр чинь улс улсын стил гэж яддаг. Тийм ба. Школ. Одоо манай Монголын школ уул нь Оросоос уулбарлсан. Манай Монголын боксууд Оросоос уулбарлаад сүүлдээ куб стил орж ирээд куб боксing стил орж ирээд тэгээ сүүлдээ куб Оросын хожимог болоод бид нар өөрсдөө тэрийг баяжуулаад ингээ Монголын нэг стил болчихжээ. Тэгэхээр тэн дээр ямар үүдвэхээр би чинь Оросуудад тоглоход би хэлсэн шүү дээ. За минийх надад ч ерөөс юм зүүн гэж баруун цохын заяа. Тэр барууныг гаргачих. Заяа. Эсвэл тэр барууныг харж байгаа контр хийчих. Контр стрэшн хийчихтэй. Тэгвэл тэгэл баяртай. Тэгэхгүй чи зүгээр ингээд тоглоод надад зүүн гэж баруун цохиж шүү. Тиймээс барууныг хараад давтлаа таа. За өрмөнтэй болоод задлахгүй. Өрмөн үчин темповик гэдэг нэг тийм боксер байдаг. Юу татнахад одоо миний цадаа байхдаа задлах шиг татнахад нэг болчихтой. Тийм темпо гэж. Тийм. Тэгэхээр яг ийм стилүүдийг заадаг байхгүй юу? За тэнтэй таарлаа, Оростой таарлаа тэгнь, тэнтэй таарлаа тэгж контр тактикийн асуудал тавьдаг шүү дээ. Тийм үсээ багаас нь би хэлээ за надад Оросчин тэгин шүүргээл хэлдэг байхгүй. Тэгэхээр бид Оросыг сайн мэддэг тийм сайн байдаг юм аа. Өөрийнх нь одоо шавнар тийм юм том одоо дэлхийн олимпиад болж байгаа те өөр одоо том бахан тэмцээнд оролцож явах үед тэгээд мэдээж шагнал авч явах үед багшд нэг сэтгэл төрдөг ахaltaа бахархах тийм за баярлах ийм хөдөлмөрийнх нь бас ашиг үр шим гарч байгаа агшинд бас танд яг ямар сэтгэл төрдөг юм болоо. Ингээд гоё би анхны ингээд том тэмцээнүүдээр очиод ингээд хараад юм хэлэх чаддгүй баярлаад нулимс гараад байдаг. Нулимс гараад байдаг. Баярлаад юм ерөөсөө баярлаа сайн байна миний гоо. Сайн байна миний гоо гэдэг нулимс гараад байдаг. Тэмцээний та баг өөрөө тулдж байгаа юм шиг л ингээд байжсэн зургийг харчихсан. Ямар санд манай нэг боксинг залуу за бид ингээд нийлээд юм хүм ярьдаг шүү дээ. За та нар хааж би нэг төмөрөө багш болгох юм. Яг болдог байхгүй. Би тэгдэм үгүй та яг л ингэдэг шүү дээ. Цохиулахаар ингээд ингэдэг гэж. Хүүхдийг цохиулахаар нэрлээ. Цохороо гэж. Хүүхд өөрөө бултаад энэ төр байдаг. Би өөрөө мэддэггүй байхгүй юу? Өөрөө мэддэггүй. Одоо тэнд нэг зураг байгаа үү? Ингээд өөрөө мэддэггүй. Цүлд нь ичээд манай бандагш энэ бандагш төмөрөө чи зүгээр суултаа гэж. Чи зүгээр ингээс тэгээд би оолно томато соон ихлээд. Сүүлдээ босоод тэгдэг. Би өөрөө тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй ч юм уу те тэгээд тестүү байхгүй юу. Тэгээд манай хүү харнашаа суугаад идэв. За тэгэхээр өнөөдрийн манаас нэвтрүүлэг ярилцах цаг манаас өндөрлөх төгсөж जैन. Тэгээд бид бүхний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн ойрын хугацаанд болох ч байгаа одоо энэ 22-наас 26-ны өдрүүдэд болох тэмцээнд амжилт хүсье. Тэгээд цаашдын мэдээж ажил хөдөлмөр амьдрал ах вэ. За мэдээж амжилтуудад маш хамгийн өндөр одоо хамгийн сайхан зүйлийг бас хүсье өрөмөр байна. Яхаа ахгүй бас домчууд бидний Монгол төвний тийм ээ боксинг тэр спортоор том мөрөө уул мөрөө үлдээсэн дасгалжуулагч маань бол яхаа ахгүй төмөр хатаагч маань байгаа. Тэгээд цаашдаа удахгүй бас ардын багшаалах тийм тэр таны цаалыг бас хүртээсэй гэж бидний хүн бас хүсэж байна. Яа тэр хүүхдүүдийн буяа сайхан шавнырын маань юу тийм. Тэгээд та бүхний одоо ингээд намайг одоо ингээд яасан маш их баярлалаа. Тийм бас ингээд энэ гоё шүү дээ тийм ээ. Өөрийнхөө сэтгэлийг нэг сайхан яриад тийм ээ. Тэгээд та нэг ингээд сэтгэхэд авцсан явдал маш их баярлалаа би бас. Та бүхэнд таавал ажилчин өндөр амжилт хүсье. Танд бас эрүүл ихийг хүсье. Тэгээд энэ том мундаг багштай бас ярилцах аз завшаа бас өнөөдөр тохиолоо. Тэгээд
Угаар бас өнөөдрийн маань ярилцах цаг өндөрлж байна тийм ээ. Ингээд өргөжлүүлээд нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн аа.